Дараагийн тасал 696-ыг харъя. За зөвхөн байгууллагын изомерыг тооцвол C5H12O томьёотой спиртийн төрөл тус бүрийн тоо идэх. Нөгөө нэг спирт анх хим шинжээс нөгөө анхдагч болно 2 дахь 3 дахь спирт гэж бас ангилдаг гэлжсэн да. Тэгээд яг энэ дээр нэрийн яриаг болохоор яг энэ дасгалыг бүгдээ хийгээд үзье. C5H12O-гийнхоо эхлээд пентанолынхоо юг изомерийг бичиж. За пентан гэж болохоор 5 зэтэй. За энэ дээр А-шиг нь бичгүүгээр эхэндээ А-шиг бичээд тэгээд эсвэл А-шиг бичихгүй шүү. Явчаа. За C5-тай, H12-тай, OH-тай. Тийм. За ингээ эхлээд нэг дээрээ бид нэр OH биччихлээ. Дараа нь OH хоёр дээр бичиж. А-шиг нь бичихгүй орхоо явж байгаа шүү. Анзаараарай. За дараа нь болохоор 5 цэгийг бичээд OH мөн 3 дээр нь биччихье. За ингээд 4 дээр биччихээр буцаад 2-тойгоо ижил болчих учраас ингээд байгууллагын изомер маань дуусч байна. Дараа нь салбарлалтын изомерийг бичиж. Салбарлалтын изомер гэхээр одоо цэнүүдийнхаа байрлалыг өөрчлөн гэсэн. За тэгэхээр 4 цэгийг бичиж. Тэрний дараа нэг үлдсэн нэг цэгийг дээр нь OH мөн дээр нь бичиж. За дахиад 4 цэгийг бичиж. Цэгийг 2 энэ дээр OH мөн 2 дээр бичиж. OH-ийнхаа байрлалыг өөрчилж байна. За дараа нь болохоор цэгийнхаа байрлалыг хивээрээ OH харин энэ дээр бичиж. За мөн салбарлалтын изомер дээр ингэж бичиж байна. Өөрөөр хэлбэл пропан 3 цэгээр бичээд үлдсэн 2 цэгээ дээр доорно гэж бичиж байна. За суур цэгийн дээр хивээрээ OH харин энэ дээр байрлуулаад бичиж байна. За ингээд изомеруудыг бид нөр олчихлаа. Дараа нь болохоор анхдагч 2 дахь 3 дахь спиртийг ямар спиртүүд байдгийг бичээд явъя. За OH-тэй холбогдсон C маань нэг C-тэй холбогдсон байвал үнийг анхдагч спирт гэнэ. За OH-тэй холбогдсон C маань 2 C-тэй холбогдсон байвал үнийг 2 дахь спирт гэнэ. OH-тэй холбогдсон C маань 2 C-тэй холбогдсон байвал үнийг 2 дахь гэнэ. Тэгэхээр OH-той холбогдсон C-ийг хараална гэсэн. Тэгэхээр энийг OH-той холбогдсон C маань 3 C-тэй холбогдсон. 3 C-тэй шууд холбогдсон байна тийм үү? 2 3. Тэгэхээр энийг 3 дахь спирт гэнэ. За OH-той холбогдсон C маань мөн 1 C-тэй холбогдсон байна. Энийг анхдагч гэнэ. OH-той холбогдсон C маань шууд холбогдсныг хэлнэ. Хэрвээ энэ хоёрыг бол тооцохгүй гэсэн. Энэ хоёр маань бүр цаад C-тэй холбогдсон болохоор тооцохгүй гэнэ. За энэ дээр OH-той холбогдсон C маань 2 C-тэй холбогдсон учраас үнийг 2 дахь спирт гэнэ. OH-той холбогдсон C маань дахиад 1 C-тэй холбогдсон учраас энийг анхдагч спирт гэнэ. OH-той холбогдсон C маань 1 C-тэй холбогдсон учраас энийг анхдагч спирт гэнэ. За тэгэхээр тоолын анхдагч спирт маань хэд байна вэ? 1 2 3 4 2 дахь спирт маань хэд байна вэ? 1 2 3 3 дахь спирт маань хэд байна вэ? 1. За ингээ хариу нь болохоор анхдагч 4 2 дахь болохоор
3 3 дахь болохоор 1 байсан. Харин C байх нэ. За тэгээд энэ дээр арай өөр бас нэг цэцгэлийг харъя. Этанолыг аль уруулаар гаргадаг вэ? Нөгөө нэг спирт гаргах авах урал дээр болохоор этен дээр усны урыг нэмээд этанолыг бол гаргадаг гэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл алкены гидратацаар этанолыг гаргадаг. Тэгэхээр хариулт маань А байх нэ. Этанолыг ферментацаар хэрхэн гаргаа авах вэ? Ферментац маань өөрөө богино бага температурт явагддаг. Тийм бол 30 градус эхлээд харна. Усны урт хэрэглэгддэг. Усны урт 450 градус буюу өөрөөр хэлбэл өндөр градус усны ураар гидратац хийгээд үйлдвэрт бол гаргаж авдаг тийм үү. Харин ферментацаар тэгэхээр анаэробик нөхцөлд бол хэрэглэгддэг. Тэгэхээр мөн А байх нэ. За дараах 2 урвал нь этанолыг үйлдвэрлэж хэрэглэдэг урвалын тэгшлүүд юм. Эхний урвал маань харуул сервисийн анзаарвал ферментац байгаа. Ферментац гэвэл 2 дахь урвал маань анзаарвал гидратац буюу алканик гидратац урвал тийм. За энэ 2 урвал аль нь үйлдвэрт хэрэглэгддэг вэ гэхээр мэдээж өндөр температурт явагддаг нь үйлдвэрлэлт бол хэрэглэгддэг. Тэгэхээр процесс 2 нь үйлдвэрлэлт хэрэглэгдээд процесс 1 нь үйлдвэрлэлт хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутамдаа ферментац бол явагддаг шүү дээ. Тэгэхээр ингээ ихнэ. Хамгийн гол нь усны урт явагддаг энэ алкеник гидратац нь өндөр температурт явагддаг гэдгийг тогтоох хэрэгтэй шүү. Дараа нь аль спиртүүд энийг хийсэн. Дараах 3 хими урлал өгөгдөж. Энийг хими урлалуудаа доор нь бичээд хийвэл амар шүү. За хэрэг хүн болоод хэлвэл катализаторын оролцоотой этен цэсний ураг нэгдүүлэх гэдгийнхаа урвалыг нь хичээд тэгээд нэгдүүлэх урвал учраас мэдээж цэгийн харьцангуй молекул масс нь бол ихсэн. Тэгэхээр нэгдүгээр урвал бол мэдээж буурахгүй ихсэх учраас биш болж таарч байна. Этанолыг шатаахад бас урлаа бичээд глюкоз ферментац дээр урлаа бичээд тэгээд цэгийн яг харьцуу молекул масс нь ихсэж байна уу буурч байна уу гэдгээр энэ цэцлийг хийчих байх нэ. Өөрийн номноос спирттэй холбоотой ганц хоёр цэцлийг харъя. Өгцөн хурлаас үүсэх X by Y нэгдлийг за энд болохоор CHO гэхээр альдегид маань бол байж байна. Түр хараад өөрөө хийх түр оролдож байна. За. Цааш 3 цааш буюу альдегид маань альдегид маань ахтагч спиртийг бол үүсгэсэн байна тийм үү. Тэгэхээр өмнө хэлсэнчлэн альдегид ангижчиж ахтагч спирт үүсдэг. Тэгэхээр ангижч байна гэхээр бид нэр H2-ыг бол сонгох нь X тийм үү. Энэ X байх хэвээр. X дээр H2-ыг бол сонгох нь O2 биш. Ангижч байгаа болохоор хэрэгсэлж байна гэвэл A2-ыг сонгох гэсэн. За H2-ыг эхлээ сонгочлоо. Тэгээд ахтагч спиртээс энгийн эфир үүссэн байна.
заахдаг ч спиртээс ингээ эфир үүссэн. Өөрөөр хэлбэл спиртээ өвчлээд ингээ эфирийг үүсгэдэг. Тийм болохоор ингэж шул H2 спирт хоёрыг сонгоод ингээд ингээ эфирийг бол үүсгэнэ. Энэ уралыг урал дээрээ тэгэхээр энэ хим шин чанар дээр бүгдээрээ нэмээд үзье. За баг температурт илүүдэл спирттэй уралд орж энгийн эфирийг үүсгэдэг. Тэгвэл CH2 OH нэмэх нь HO CH2 CH 3 байрлаа гэж бодъё. Энэ хоёр маань уралд ороод өөрөөр хэлбэл хоёр спирт маань бага температурт уралд орсны дараа OH нэгдээд үлдсэн хоёр нь гээд бие биентэй нэгтчихдэг. Тэгэхээр шууд уралыг бол аюу амархан бичиж болно гэсэн үг. CH3 CH2 үлдсэн оогоод голд ничээд CH2 CH3 гэж биччихдэг. Тэгээд үлдсэн H2-оо ялгарх учраас H2O гэж бичиж. Миний нэрлэл D энэ хоёр итэл байна тийм үү? Хоёр итэл байгаа болохоор D итэлийн эфир гэж нэрлэждэг. Энгийн эфир чинь R1 байдаг. Харин нийлмэл эфир маань RCOR1 байдгийг анзаарах хэрэгтэй. Тэгэхээр хоёр спирт ингээд бага температурт нийлэхээр энгийн эфирийг үүсгэдэг. Саяны дасгалыг харуул. Энд тийм CH3 CH2 байна тийм үү? Тэгэхээр эхний хариулт маань А байх нэ. За одоо фенолыг ирээд явъя. Тэгээд энэ CH3 CH2 OH дэрийг юуг нэмбэл энэ гарах вэ гэдгээ та нар яг энэ урлагийн үгэн тэгштэглээ бичээд олж болно. За одоо фенол маань ерөөсөө спиртийн цагиргын хэлбэрл гэж ойлгож хэрэгтэй. Яг бензолийн цагирга OH-тай холбогдсон байвал энийг фенол гэж нэрлэдэг. Тэгээд фенолыг аромат спиртүүдтэй ингээд ялах юм гэхээр фенол маань OH-ийн бензол фенол хоёр ингээд шууд нэгддэг бол аромат спиртүүд CH2 гэж шууд бус байдлаар ингээд нэгдсэн байдаг. Тийм болохоор ингэж ялах хэрэгтэй. За тэгээд OH холбогдсон энэ дээр ингээд жоох томор зүрчээ. OH-ын дээр холбогдлоо гэж бодоход OH-ийн эсрэг энэ байрлах цэгийн татах хүч сулаач ер нь төрүүлж халагдах магадлал бол өндөр байдаг. Тэгээд ингэж OH одоо функционал бүлэг нэгдсэн байдаг учраас бензолийн цариг илүү батгүй харин OH-ийн цариг ингээд халагдах уралт их ордог. За тэгээд фенолыг ганц хоёр фенолыг бол нэрлээд явъя. Тэгээд дараа нь хин болон гаргаа авахаар хин физик шинж гаргаа авахаар ирээд явъя. За фенол
За ийм байвал хамгийн түрүүнд доошоос эхлээд дуурлаад байна. 1 2 3 буюу энийг 1 3 энэ дээр цааш 3 байна гэж үзсэн тийм. 1 3 метил фенол 1 гэсэн. За дараагийнх нь болохоор мөн OH холбогдсон. Тэгээд байвал энийг OH-аас нь эхэлж дугаарлаад 1 2 3 4 5 6 гэнэ. Тэгээд 3 5 дээр метил байгаа учраас 3 5 диметил фенол 1. OH-аас өмнөх шиг OH-аас эхлээл дугаалсан байх гэдгийг бол анзаарах хэрэгтэй. За дараа нь энэ чинь болохоор шүү дээ. Фенол доорохгүй. За энэ бол ингээд нийлээд байдаг байгаа. За одоо хин шинжийг нь бол ирээд ивья. Тэгэхээр энэ фенол маань зүгээр бензолийн царга дээр нь OH нэгдсэн л яхийг хэлнэ гэсэн үг. За мэдээж органик хэмэд бүгд шатдаг. Тэгэхээр шатах хуралд орно. Шатах хуралд ороод CO2 болон H2 оолсон тийм үү. Хоёр дахь дээр болохоор фенол нь усан усналтад диссоциалигддаг. Өөрөөр хэлбэл фенолийн томьёо энд байна. Энэ маань усан устай сул хүчлэг шинж чанартай учраас ингэж диссоциалигддаг байна. Тэгэхээр сул хүчлэг шинж чанартай гэдэг бол анзаарах хэрэгтэй. За 3 дахь дээр нь болохоор фенол нь спирттэй адил идэвхтэй металлтай болдог. C6H5O H маань гэхдээ натриттай уралд ороход C6H5O натрийн нэмэх нь H2 үүсгдэг. Энийг болохоор натрийн фенолиат гэнэ. Тэгээ натрийн өөрөө электрофил оруулж байна. Тийм болохоор энэ маань за 4 тэгээ фенол нь сул хүчлэг шинж чанартай гэж хэлсэн учраас өөрөөр хэлбэл спиртээс илүү хүчлэг шинж чанартай учраас
төвшөлттэй үйлчлэлцэж давсыг үүсгэдэг. Давс үүсгэдэг. За тэрстгэлийн бичин C6H нөхөн натрий тэнцэн шир о. За энэ юу вэ шүү биччихдэг. C6H натрий нөхөн H2O. Натрий фенолат. Тэгээд танах хуралч ихэвчлэн бензолоос бол ялгаж авдаг. Тэгээд бензол бромостой уралд ордоггүй, харин фенол болохоор бромостой уралд орж цагаан тундас үүсгдэг байгаа. Үүгээр нь болохоор яг бензол болон фенолыг ялгаж авдаг. Тийм болохоор энэ маань таних хуралч юм аа. За бензол фенолын бромостой уралд ордоггүй. Фенол уралд ордог. За фенол биччихье. Нэр нэг юм сануулж хэлэхэд ингээд цагийг ингээд бичсэн ялгаагүй ижилхэн байдаг. Энэ хоёр холбоонууд маань ингээд байнгын бие биентэйгээ солигдоод бие ингэж хөдөлгөөнтэй байдаг учраас шууд бүрэлийг ингээд биччихдэг. Тийм болохоор энэ хоёр яг ингэж бичсэн ялгаагүй. Гурван, бром, хоёр энэ маш харамгтай. Тултараад 3 молекул маань тусдаа ингээд суугдчихдаг. Бром. За нэг нийлүүл 3 бромофенол. 3 молекул фенол маань яг 3 ингээд хэсэгт нь суудчихж байгааг харж байгаа. Тэгээд энэ маань цагаан өнгийн тундас байгаа. За хоёр турал. За фенол нь мөн төмрийн холоор тоглолт орж уралд ордог. Тэгээд комплекс нэгдэл үүсгдэг байгаа. Шиг биччихье. За энэ 3 молекул төмрийн холоор бичээд за энэ маань хүүхний өнгөтэй. Фенолат. Төмөр комплекс нэгдэл байгаа. Хүүхний өнгөтэй гэдэг бол санах хэрэгтэй. Ингээд төвтэй чаад
За тэмдэглэж авч байгаа гэж бодож байна. Дараагийнх нь болохоор 6 ханаагүй спирт болон карбон хүчил. Карбон хүчил нийлмэл бир бас. C6H5 ханаагүй спиртээр карбон хүчлийг нэмэхээр нийлмэл бир боловсруулах байна. CH3 CO гноныг нийлмэл эфир маань дундаа CO-тэй гэдэг тийм үү? C6H5 нэмэх нь H2O. Эний нэршил нь болохоор цууны хүчлийн фенил эфир. Цууны хүчлийн фенил эфир. Цууны хүчлийн фенил эфир гэдэг ард нь фенил гэдэг урд нь цууны хүчлийн фенил эфир гэж хэлчихдэг байна. За 7 дахь нь болохоор фенил шүлттэй усан уралдаар шүлтийн усан нэлтэй уралд орж ингийн эфирийг үүсгэдэг. Тэгээд эсэлтэн усан нэлийн хувьд болохоор алкил, хлорид, цооны хүчил эсвэл диметил сульфат болж ажилладаг. За натрий багш. Натрий. Устгахны. За өөр бас нэг жишээ биччихээ энэ дээр. Фенолоо бичээд H3CO метанол болтороод 200 градус талаад алюминиум 2O3 хэтлээд тэмцэлжтэйгээр инхүү CH3 анизол гэсэн мэтлээс. Тэгээд өмнө хэлсэнчлээ бензолоос илүү юм холбооны чадвар нь муу байдаг учраас халилцах хуралд хийх ордог. Тийм болохоор халилцах хуралд фенол маань ордог. Тэгээд халилцах хуралд нэг хэвийн юутай ордог учраас бүгдийн бичлэгүүгээр гээд нэг системтэй болгоод бичиж. Ингээ хэлээд галогийн хуралд орно. Галогийн хуралд орохдоо OH-ийн байрлал бол өөрчлөгдөхгүй. Энэ нэг талд энэ холоор нь суугаад өчтөд альсвал холоор маань хоёр дээр биш энд сууж өчүүлдэг. За H галогийн тавралт. Тэгээд энэ H холоор бол хэлдэг. За муу адил энд сууж өгч болдог. Эсвэл энэ доор нь сууж өгч болдог. Нитрож худалдаг. HNO. Тэгээд эндээс болохоор H холоор нь ялгардаг. Нитрож хуралд ялгаад H2O. За мөн OH-ийн байрлал бол өөрчлөгдөхгүй. Суухдаа NO2 маань энд сууж болдог. Мөн энд сууж болдог. Байрлалаас нь хамаарат энийг бид нар орто, нитро, фенол гэж хэлнэ. За өөрчн сульфат худалдаж. За мөн өөр H2S төвхтэй уралд ороод бас ялгуулж байдаг.
байрлалын үед бас л яг адилхан. OH-ийн байрлал маань өөрчлөгдөхгүй. Гэтэ юу SO2 OH энэ сууж өчөлдөг. Эсвэл тэр доор нь сууж өчөлдөг болдог байна. Тэгээд ус ялгардаг. Нитро чухал болоод сульфид чухал болохоор ус галогийн чухалан аш галогийн чухалт нь болохоор аш холоор альсвал тухайн юунаас шалтгаалж аш боромж юм ялгараад байдаг байна. Гэдгийг анзаарахтай. За нэг тэмдэглээд аваарай. За тэгээд нитроч хуралт бензолийн нитроч хуралт юм халаалт талан катализатор шаарддаг бол фенолийн нитроч хуралт юм катализатор шаарддаггүй эрдийн нөхцөлд бол явагддаг. Тэр бас онцлог гэдэг юм байна. За үүссэн фенолатыг сул хүчлээр хэлбэрзүүлж байдаг. За энэ дээр C6H5O1 буюу натрийн фенолатыг H2O CO2 H2CO3 буюу нүүрсний хүчлээр задлаа л та. Ингээд задлахаар OH нэмэх нь натрий HCO3 болдог. Өөрөөр хэлбэл фенолат хүмүүсэд тэгээд